Мэдээж энэ эх орон 36 гэдэг энэ төлбөрт бол манай замжлагын газар маань одоо 2 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. За тэгэхээр энд хамрагдсанаар хүүхдүүд маань мэдээж би даа замын хөдөлгөөнд оролцох тийм ээ одоо биднэрт юу хэрэгтэй гэдгийг замын хөдөлгөөнд дөрмийн аялал залууд хэрэгтэй гэдгийг за давхар мэдээж энэ зам тээр ослог гэдэг маань өөрөө ямар их хор уршигтай зүйл байдаг вэ гэдгийг ойлгож авдаг. За мөн давхар нөгөөтэй бүр мэдээж зохицуулагчийн тохио гэж тохионуудыг тийм ээ одоо хийж сурснараа зохицуулагч одоо ямар тохио хийж яхад бид нар аль талаар нь яаж гарах вэ гэдэг юм ингээ өөрт шаардлагатай байгаа мэдээллүүдийг бол авах боломжтой гэдэг. За тэгэхээр мэдээж энэ хүүхдүүд маань ганцхан өөрөө мэдээж зогсохгүйгээр мэдээж хичээл сургууль эхэлсэн үед бол мэдээж бус хүүхдүүдтэй тийм ээ одоо энэ өөрсдийнхөө энэ мэдсэн энэ мэдлгүүдийг бус хүүхдүүдэд хуваалцах юм бүрэн боломжтой гэдгээр бол мэдээж асар олон давуу талтай. За ерөнхий боловсролын сургууль гэдээ ярих юм бол яг бага насны хүүхдүүд зориулагдсан тийм замын хөдөлгөөний хичээлийг ер нь яг ордоггүй. За тэгэхээр мэдээж манай замжлагын газраас энэ сургууль цэцэрлэг болон энэ одоо зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор мэдээж бид нар сургууль одоо цуслангууд дээр очиж хүүхдүүдтэй нэлээдгүй энэ жил тулж ажилласан байгаа. Яг ингэж очисноороо мэдээж хүүхдүүдийг чөлөө цагийн зөв боловсрол өгч байгаа. Энэ орчинд нь бид нар яг замын хөдөлгөөний мэдлэгийг олох энэ хичээлдүүд нэлээд тохиорсон байна.